Ажлын хэсэг 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн 3 хоногийн хугацаатай ажиллах бөгөөд орон нутгийн томилолтынхоо талаар өнөөдөр аймаг орон нутгийн удирдлагууд болон аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга гишүүдтэй уулзаж ярилцсан юм а. Ажлын хэсгийнхэн энэ удаагийн томилолтоороо 2016 оны 11-р сарын 3-ны өдөр батлан гаргасан авилгатаа тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд авилгатаа тэмцэх олон нийтийн дэд зөвлөл байгуулах, иргэд олон нийтээс өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэх, сургалт сурчлагаа явуулах зэрэг үндсэн хэд хэдэн зорилготой ажиллаж байгаа талаараа ярьлаа. 2016 оны 11-р сарын 3-ны өдрийн улсын хурлын 51-р тогтоолоор авилгатаа тэмцэх үндэсний хөтөлбөр гэдэг бодлогын бичиг баримтыг батлан гаргасан байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд мөн засгийн газрын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт энэ авилгаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гээгэрүүлэх, энэ авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлье гэдэг чиглэлээр ингээд бодлогын бичиг баримт боловсруулаад бид нар энэ чиглэлд бас ингээд авилгатаа тэмцэх газраас маань ажлын хэсэг гараад 21 аймагт ингээд ажиллаад эхэлсэн байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн засаг дарга галсан дундаг болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Пүрэвганд салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж санал бодлоо хуваалцсан юм а. Ажлын хэсгийн баг бүрэлдэхүүнд манайхаас бол ажлын хэсэг маань 6 оны бүрэлдэхүүнтэй явж байгаа. Энэ дэр урьдчилан сэргийлэх, соён гээгэрүүлэх чиглэлээр манай ахлах ажилтан Батбаяр гэж хүн явж байгаа. Мөрдөн байцаагч явж байгаа, өргөл гомдлуулж авна. Мөн хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтс буюу энэ хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт түүнтэй холбоотой асуудлаар манай хоёр мэргэжилтэн ингээд иймэрхүү бүрэлдэхүүнтэй манай ажлын хэсэг ингээд ажиллаад явж байгаа. Авилгатаа тэмцэх газраас орон нутагт ажилласны үр дүнд аймаг бүрт аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд авилгатаа тэмцэх олон нийтийн дэд зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах юм а. Нөгөө талаар шинээр томилогдсон аймаг сум албан байгууллагуудын дарга нарт холбогдох хуулийн талаар мэдээлэл сургалт явуулна. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх, соён гээгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд олон нийтийн хяналтыг бий болгох ажилд ахиц өөрчлөлт гаргаж байна гэж үзэж болох юм а.